Тэгэхээр монгол хэл дээр хиймэл оюун хөгжүүлж дуу хоолойд суурилсан технологиг бодит хэрэглээ болгож байгаа компаниудын нэг бол яхаарахгүй Chimega Systems 2019 онд байгуулагдсан энэ стартап өнөөдөр яриаг текст болгох, текстийг яриа болгох, бас бичлэгт шууд хадмал буулгах зэрэг монгол хэлний суур технологиудыг бол амжилттай хөгжүүлээд байна. Тэгэхээр тэдний хөгжүүлсэн шийдлүүдийг медиа, боловсрол, төрийн үйлчилгээ зэрэг олон салбар ашиглаж эхэлсний нэг жишээ нь CNBC Mongolia сайт дээрхэнд одоо нийтлүүдийг сонсож унших боломжтой болсон юм. Харин одоо Chimega Systems дараагийн шат руу орж сэтгэл хөдлөлтөй монгол дуу хоолой болон илүү ухаалаг voice технологи хөгжүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр Chimega уншигчийн энэхүү технологи нь монгол болон англи хэл дээрх бичвэрийг бодит хүний яриа мэт байгалийн сонсголонтойгоор уншихын зэрэгцээгээр 19 төрлийн сценаар 9 төрлийн сэтгэл хөдлөлийн одоо tag буюу одоо emotional tags гэж хэлж байгаа маань ашиглах боломжийг олгож байгаа юм байна. Тэгэхээр бид компанийн гүйцэтгэх захирал Бадрал Эрхэмтэй өнөөдөр өглөөний удаа CNBC-ийн студид ярилцаж байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. CNBC тавтаа баярлалаа. За баярлалаа. Нэгдүгээрт баяр хүргэе. Сэтгэл хөдлөлтөй одоо монгол хэл AI гэдэг маань бас нэлээд удаан хугацаанд хөгжүүлэлт хийсэн ба хэр хугацаанд энэ хүү төсөл дээр ажиллаж ямар хуу гол чадварууд байгаа гэдэг талаас ойлаа яриагаа эхлэх байна. За тэгье. Анх бид нэр 2017 онд яг зүгээр текстийг монголоор яриулах энэ технологи хөгжүүлж эхэлж ирсэн. За тэгээ 19 онд нэг түрүүнээснээр анхны бидний одоо олон нийт санал болгож ирсэн энэ технологи бол текстийг яриулах. Ингээд гарсны дараа бол хүмүүс яг хуу зарим зугаацаал тэгээ зарим нь натуусан дотор одоо юм уу яг бодитоор бизнест бол ашиглаж эхэлсэн. Натуусан дотор буудал зардалдаг ч гэдэг юм те. Энүүгээр олонд анх танигдчихсан. За тэгээд яг л энүүнийг 19 онд хийснээс хойш дараагийн одоо дараа нь юу хөө гэдэг дараагийн асуудал юу гэхээр зэрэг хүн болгол хүсэж исэн. Наа чи яагаад яг хүн шиг ярьж болдгоо юм бэ? Яг л хүн шиг ярьж байгаа зү те. Гэхдээ наа чи ингээд рекламны текст уншуулж болохгүй наа. Одоо өөр юу гэдгийг зөвхөн танаа энэ бол ерөнхийдөө мэдээний юм нэг сэтгэл хөдлөлгүй ийм монотон текст таарад байна. Тэгэхээр энүүнийг одоо дараагийн шатнд гаргах энэ санаа бол ерөөсөө хамгийн ихний 19 онд эхний үйлрөө гаргасны дараагийн өдрөөс л эхэлсэн. Ингээд бид нар энэ дээр одоо судалгаагаа хийж гисэн. Тэр тухайн үед ч одоо хэмэл оюуны энэ манай салбарчин тэгж амар ингэж тесрээгүй те хараахан бас нэг одоо ChatGPT гэдэг гарахаас даруй 4-5 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Модны яриа болж эхлэхгүйсэн гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Тийм. Дөнгөж судалгаа дэлхийд даяараа ер нь судалгааны хашилтанд явж ирсэн юм технологи. Тэгэхээр тэр цагаас хуулаад хөгжүүлсээр хагаад одоо өнөөдөр хэдхэн хоногийн өмнө ингээд сэтгэл хөдлөлтөй болгож чадлаа. Бид нар бол ер нь одоо энэ Chimega Systems компани ч өөрөө яг энэ хүний одоо мэдрэхүүн эрхтнүүдээ жишээлбэл яриаг текст болгож юм ч одоо чихч гэдэг юм уу те сонсох, харах, одоо зургийг ингээд хараа таньдаг, зурган дээрээс бичгийг таньдаг гэдэг юм уу ийм олон технологи мөн параллел хөгжүүл явж байгаа. Тэгээ энэ дотор бол одоо яриаг текстийг яриа болгодог нь бол яг гаралт нь буюу те хүмүүстэй хүрэх яг энэ интерфейс нь байгаа даа. Тэгээ энэ дээр бид нар бас анхаарч ажиллахгүй бол дараагийн шатанд одоо эйжентүүд гэж бид нар ярьдаг боллоо те. Эйжентүүд маань бас гоё ярьдаг байх хэрэгтэй. Одоо хичнээн энэ технологи юу гэдэг эдийн засгийн хувьд те ашиг багтаа байсан ч бид нар энэ үнийг цаашаа заавал хөгжүүлж дараагийн шатанд гарахгүй болохгүйсэн. Тэгэхээр энэ дээр бол онцгой анхаарч ажиллаж яаж өнөөдрийн энэ сэтгэл хөдлөлтөй ярих ийм төвшөнд авчирлаа. Би бас боджилээ сая манай продюсерууд бас нэгэнт зах зээл дээр одоо давлгаа үүсгэж байгаа юм мэдээллийг бас одоо шуурхаа мэдээ буюу одоо breaking news гэж ярьдаг тийм маягаар өгөх байх. Тэгэхээр яг одоогийн байдлаар бас очихыг хүсэж байна л да. Chimega Systems маань одоо монгол хэл дээр хиймэл оюуны дуу хоолойг сэтгэл хөдлөлтөй болголоо гэдэг. Тэгэхээр одоо яг CNBC-гээр хамгийн одоо анхлаад ингээ шуурхаа мэдээ болж орж байгаа зах зээл дээр бас нэлээд нөлөөтэй байх болов уу гэж бодож байна. Ер нь тэгээ хараад үзэхлээр монголчуудын хувьд бол бас хэрэглээнд нэвтрээд айгүй удацсан байж тэгэхээр одоо өдөр болгон атуусаар зорчихлоор зарлж байгаа тэр дуу хоолой маань Chimega Systems их. За тэгээд дээрэс нь одоо CNBC-ийн мэдээ үзлээ гэж бодоход тэр маань Chimega Systems-ийг болж байна. Тэгэхээр одоо яг Монголд бол нэг тийм зөвхөн Монголд ч гэлгүй нэг тийм 3 тренд яваад байна. Нэг нь юу гэхээр мод болгож ярьдаг нэг сэдв байсан. Нөгөөх нь компанийнхаа бүтээмжийг өсгөх гэж ашигладаг нэг хэсэг байна. Нөгөөх нь болохоор компанийнхаа бүтцийг тэр чигээр нь өөрчилөх гэж шинэ бизнесийн модель болгох гэж ашиглаж байгаа одоо хэмлээ байна.
Яг одоо Монголын төвшөнд хараад үзэхлээр яг аль одоо ямар компаниуд яа тэгэхээр үзэгчдийн дунд бол ихэвчлэн компаниудын төлөөлөл хүмүүс сууж байгаа учраас яг аль хэсэг дээр чимээгийн системсийг ашиглах юм бол танай компани хоцрогдохгүй юм биш үү гэдэг одоо ойлголтыг авах хэрэгтэй. За тэгэхээр мэдээж хэрэг одоо ярьж байгаа химэл оюуныг тэр чигээр нь маркетингд ашигласан газар бол дэлхийд ихэнх нь болчиход байгаа тийм. Тэгэхээр өнөөдөр бол энэ бол бид нар одоо энэ төвшөнд ашиглах бол хамгийн буруу. Ядаж бизнесээ одоо орлогыг нэмэгдүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх энэ чиглэлдээ ашиглаж эхлэх бол хоцрогдоод байна. Өнөөдөр бид нар энэ тэр үтгэл одоо ажлын байран дээр хүртэл өөрчлөлтүүд Монголд одоо чимэгийн системийн дотор өөрт нь гараад эхэлсэн. Тэ? Одоо энэ зарим одоо мэргэжлүүд жишээлбэл нэлээ өндөр түвшний мэргэжлийн юм ур чадвартай байхгүй бол энэ чи өөрөө сорилтонд ороод эхэлсэн. Тийм болохоор байгууллагууд энэ үнийг бүтээмжээ нэмэгдүүлэх талаар анхаарч ашиглах хэрэгтэй. За мөн компани бүр таны түрүүний хэлдэг бүр одоо гадны компаниуд бол трансформашн хийгээд эхэлцтэй. Бүр одоо юу гэдэг 100 мянган ажилтнтай байж байгаа 10 мянган ажилтнтай болчихлоо гэх шиг тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүс бол 10 дахин илүү бүтээмжтэй ажиллаж байна гэсэн үг. Цаашаа магадгүй 20 100 дахин ажилтдаг болохыг үүсэхгүй. Ингээд манай улсын хувьд бол ямар асуудал байдгүй гэхээр зэрэг бид нар ч бас тусдаа улс өөрийн гэсэн хуультай, журамтай тий манай одоо өгдөл мэдээлэл чинь хувь хүний одоо нууц тий одоо эсвэл одоо юу гэдэг кибер аюулгүй байдлын тухай хуульч гэдэг юм уу ийм дүрм журмаараа зохицуулагтаад Монгол хүмүүсийн одоо өгдөл мэдээлэл бол энэ газар нутаг дээр хадгалагдах ёстой ч гэдэг юм уу. Иймэрхүү дүрм журмууд байдаг. Тэгэхээр нэгдүгüүрт энийг дагаж тийм ээ одоо мөрдөөд тэгээ ашиглах бүрэн боломжийг чимээ систем солгож байгаа. Өөрөөр хэлбэл та санаа зовхгүй одоо ашиглаж болно гэсэн үг. Хоёрдугаарт одоо перформанс буюу тэр одоо үйл чадвар зориулах. Тий. Тэгэхээр тэрний үгээр зэрэг бид нар одоо гадны сервисүүдийг ашиглаад хахаар эн чинь өөрөө бас энэ гадагшаага серверлүүд дамжуулагдаад буцаад мэдээлэл гэсээр хатлууддаг. Тий. Тэгэхээр манай серверүүд бол Монголд байдаг учраас цаашаага нэгдүгээр мэдээлэл гарахгүй Монголын газар нутгаас буцаага хариу өгнө. Хоёрдугаар хурдан. Ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр ялангуяа энэ одоо юу гэдэг restriction энэ одоо хязгаарлалтуудаас болоод төрийн байгууллагууд өнөөдөр маш их ашиглаж байна. Одоо манай улсын хурлын хамгааллын газар гэдэг юм уу те шүүх гэдэг юм уу. Ингээд энэ нар чинь өөрсдөө яг мэдээлэл нь илүү юм дотроо байх шаардлагатай газрууд учраас одоогоор бол төлөв ашиглаж эхэлж байна. Бизнесийн байгууллагуудын хувьд илүү том газрууд тийм ээ. Голомт банк гэдэг юм уу, Мобиком гэдэг юм уу, Эрдэнэ төлөвлөр гэдэг юм уу. Энэ томоохон газрууд бол аль эрт одоо 2-3 жилийн өмнөөс ахуулаад харилцагчийн төвийнхөө системийг автоматжуулж байна. За одоо мөн одоо ажилчдаа тийм эйжент туслахууд тийм ийм туслахуудыг авч эхэлж байна. Тэгэхээр одоо бид нар бол бас адилхан дэлхийн нэг хэсэг болоо явж байгаа хүмүүс хоцрогдох ёсгүй. Тэгээ энэ боломжийг бол бид нар гаргаж өгсөндөө маш таатай байна. Цаашдаа бол одоо бид нар яг энэ хүний тэр мэдрэмжийн бүх модулуудыг инженерчилж байна тий. Одоо сэтгэл хөдлөлтөй болж байна. Энэ нь өөрөө цаашаа шийдвэр гаргахад хүртэл энэ сэтгэл хөдлөл гэдэг нь зөвхөн энэ юун дээр voice дээр орж ирсэн нь зүгээр наана харагдж байгаа хэсэг боловч цаад суур технологи дээр яаж нөлөөлөд байна вэ гэхээр бүр илүү чухал нөлөөлж байгаа. Юу гэхээр зөвхөн бид нар оюун ухаан дээрээ суурилж шийдвэр гаргахгүй сэтгэл хөдлөл дээр суурилж бас оролцуулж шийдвэр гаргахгүй ч гэдэг юм тий. Тэгэхээр бидний ажил бол цаашаага илүү бас комплекс болж ирэх гэсэн үг. Мөн маш олон боломжуудыг нээж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо бид нар чи зөвхөн одоо хүн бол оюун ухаанаараа шийдвэр гаргах юм бол одоо нэг юм одоо хар цагаан дэлхий л болно шүү дээ. Тэгэхээр энэ сэтгэл зүрхийг заавал оруулж ирэхгүй бол одоо нөгөө хүн төрлөختнийг энэ технологич устгах гад байна. Мухай юм болгож ийн гэдэг байгаа. Энэний эсрэг бид нар одоо бас тийм энэ үнийг шийдэх гэж хичээж байгаа гэсэн үг. Энгийн хэрэглээ талаас нь компани байгууллагууд иргэдийн хувьд бол илж өглөр их ойлгомжтой байх юм шиг байна л да. Нэг үгээр за одоо нэг цагийн хурал боллоо гэж бодгоо чимээгийн системсийг ашиглаад тэр хурал дээр яригдсан бүх сэдвүүдийг текст болгоод тэгээд агентийн төвшөнд хөрвүүлэх юм бол тухайн хурал дээр яригдсан сэдвүүдийг бүгднийг гол дүгнэлтийг хийгээд оролцсон бүх хүмүүс рүү имэйл явуулаад дараагийнхын даалгавар өгдөөд
дараагийн хурал болоход гүйцэтгэлийг шалгаад явж байхаар л ийм л төвшөнд хүрсэн байж одоо ер нь хүрчихсэн. Тэрийг одоо яг энэ байдлаар нь ашиглаж байгаа газрууд ч олон байгаа. Одоо жишээлбэл Эрдэнэ төлөвлөр гэхэд хурлуудаа тийм ээ чимээгээ протокол гэдэг системээр хийж байна. Энэ юу гэсэн үг вөхөр ирээл таймч харагдана. За тэгээд хурал дууслаа. Бид нар ч одоо нөгөө гар үсгээ зураад нэг баталгаажуулдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг бол одоо тоон гар үсгээр хийчихнэ. Тэгэхээр одоо 90 мөтөрч байна уу? Эсвэл биеэрэж байна уу адилхан. Энэ үнийг шууд хөрвүүлээд дуусгаад 10 минутын дотор тэмдэглэл гараад ирнэ. Танилцлаа, тоон гарын үсгээ зурлаа. Хурлын тэмдэглэл билээ. За мөн одоо ярих энэ нөгөө та чиглэл рүү нь бол одоо байгууллагууд сүүлийн үед илүү энэ одоо чимээгийн саяны энэ сэтгэл хөдлөлтөй текстийг яриа болгож байгаа энэ хэсгээр бол одоо зар сурталчилгааны компаниуд их ашиглаж байна тийм. Эсвэл залуучууд өөрсдөө одоо янз бүрийн ирэл ийм богинохон ийм видео контентууд их хийдэг болсон тийм. Тэрэн дээрээ ашиглаж байна. За мөн томоохон газрууд зарлах систем дээр. Тэгээ одоо манай ингээл Чингис хаан олон улсын сонгоцны хөдөл дээр очиход зарлж идэг, Mobicom дээр очиход зарлж л байдаг тийм. Тэгэхээр энэ систем маань өөрөө бас нэг том давуу талыг авчирж байгаа нь юу гэхээр тухайн байгууллага өөрийнхөө одоо актер тийм өөрийнхөө одоо voice ч нөр илүү цаашаа ганаас хүний сэтгэлд илүү хүрдэг учраас лого шиг ийм одоо нөлөөлдөг гэсэн ийм судалгаа байдаг. Тэгэхээр зэрэг өөрийн яг тэр дуу хоолойгоороо өөрийнхөө мэдээллүүдийг зарладаг, ярьдаг ийм боломжтой болж байгаа. Дээр нь сэтгэл хөдлөлтэй. Тэгэхээр зэрэг энэ технологиуд бол өмнө нь айгүй өндөр зардалтай гэдэг гэсэн. Одоо нөгөө хүнийг нь авчраал, 100 цаг уншуулаад, тэгэл яг уншуулсан бол дараа нөгөөхийгээ дахиж өөр янзаар яриулах бол өөр янзаар уншуулдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр зэрэг одоо ямар боломжтой болсон бэхээр шууд цөөхөн цагийн бичлэгийг аваад те. За тэгээд нөгөө хүнийхээ одоо хоолойг нь колондоод ингээд тэрүүгээр нь бол маш богино хугацаанд бүтээх боломжтой. Мөн зардал нь тэр хэмжээгээр маш бага болсон. Энэ цаг байгаа учраас бас нэг зүйлийг асуул тав эсвэл тэр нөхлөр яг монгол хэлний speech technology болоод дуун технологи дээр чимэг аль хэдийн одоо стандарт тогтоочжээ. Тэгвэл дараагийн том зорилт нь юу вэ? Яриа ойлгодог эсвэл одоо юу гэж хэлдэг логик дүгнэлт хийгээд гаргадаг ийм хэлбэр рүү шилжиж байна. Маш товчхон арай. За. Тий. Одоо ингээд чимээгээ системс Bolorsoft, Игүнэ гэдэг нэг юм 3 компани байдаг. Энэ 3 компани нийлээд одоо энэ Монгол соёлыг эсвэл тухайн одоо орны соёлыг бүрэн эзэмсэн хиймэл хүнийг л хийх гэдэг. Тэгэхээр энэ хэсэг дээр юу гэхээр Игүнэ нь бол яг тархины оюун ухаан сэтгэдэг, боддог, ойлгодог хэсгийг хийж байгаа. За чимээгээ системс бол яг энэ биеийн одоо мэдрэхүүн хүлээж авах мэдрэхүүн эрхтнүүд мөн энэ дотор байгаа энэ юуг одоо юу гэдэг шийдвэр гаргах модулууд за мөн энэ одоо саяны энэ зүрх сэтгэл байна тий. Энэ функцүүдийг цаана одоо инженерчлээд тэгээд яг тэр хүний одоо хичнээн бие нь байхгүй ч гэсэн цаана байгаа философийн үйлдэлүүдийг нь химэл орноор бүгдийг бүтээж байгаа гэсэн үг. Тэгэхээр цаашаага бид нар хүн хэрвээ одоо юу гэдэг ямар нэгэн бие даасан ажлыг ингээ хийгээ явж байгаа тий. Тэрийг хийж болж л байгаа бол цаашдаа чимээгээ бол энэ нэг хийж чаднаа л гэсэн ийм зорилгын доор ажиллаж байгаа. Дараагийн систем маань бол илүү энэ одоо зурглуу их анхаарч байна. Одоо жишээлбэл бид нар ингээд зөвхөн хэл гэдэг тийм. Гэтэл орчин 3D энэ одоо манай энэ 3 хэмжээст орчин чинь бүр илүү их мэдээлэл байна. Дараагийн шат руу орж байгаа гэсэн. Тэгээ ямар ч байсан шинээр бүтээгдэхүүн гаргасан сэтгэл хөдлөлтөд дуу хоолой гэдэг нь маш төвөгтэй зүйл шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан энэ том ажлын ард гарсан танд болон танай хамт олонныханд бас баяр хүргэе.